Баавгай нь 11 сараас эхлэн ичээнд орж эхэлдэг. Харин ичээнд орохоос өмнө тарах твэргийг авах хэрэгтэй. Гэвч энэ жил баавгай идэж тэжээлийн 90% бүрдүүлдэг хушматны самар, чимэс, мөөг зэргийн тархац багасж баавгай идэж тэжээлгүй болсон байна. Тиймээс идэж тэжээлийн хомсдлоос шалтгаалan хүн амын суурьшлийн бүс рүү орж ирж байна гэж мэрэгчлэнүүд хэлж байлаа. Их олон зүйл энэ жил давхцсан байж магадгүй. Нэгдүгээрт түрүүний хэлсэн хаяагүй зуншлагаар очсон. Магадгүй энэ уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлагын илэрхийлэл байх. За бас хушны тухай ярьлаа. Энэ жил бас азгүй тохиолдолтой гэдэг ч юм уу да. Одоо 3 жил нь ургадгүй үеийн тохиолсон байна. За нөгөө талаар та нар мэднэ. Элдв одоо жимсний, палантац, трайлингийн талбай, үр трайны ургамал, эрдэнэ шиш гэдэг ч юм уу. Энэ үр ургамалыг тариалах болсон энэ тижээлэг ургамал тариалах болсон явдал нь бас баавгайг дуудах, дам дуудах, өлөн байгаа тарга твэрийг аваагүй баавгайг дуудах бас нэг дам шалтгаан байх үндэслэлтэй. Ийхүү хүрэн баавгай суурьшлийн бүс рүү орж ирснээр мал амтналуу дайрж, барьж эцэг хэрэгж гарсан. Тиймээс байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хүний амнаас эрүүл мэндэд халдаж хохирол учруулж болзошгүй ноцтой нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн баавгай руу галлах, устгах зөвшөөрөл өгсөн байна. Баавгай маань өөрөө бол ховор зүйл. Тэгээд дээрэс нь бол сайц явсралтанд орсон ийм олон улсад бас агнаж худалдаалах нь бол хориотой юм зүйл. Зөвхөн судалгаа шинжилгээний зорилтоор бол агнаж ашигладаг ийм зүйл байж байгаа. Тэгэхээр одоо бид байгаль орчин аялал жуулчлалын яам бол гарцаагүй тохиолдолд одоо аюулгүй болох арга хэмжээг яаж авах вэ гэдгийг өдөртөмж зөвлөмж чиглэл өгöd ажиллаж байгаа гэж болно. Тэрнээс одоо хэн дуртай таарлцсан хүн бол хүрэн баавгай агнах эрх зүйн зөвлөмж бол өгөөг байгаа шүү. Мөн баавгай үзэгдэж байгаа аюултай нөхцөл байдал үүссэн газар амьдарч байгаа иргэд нохоогоо уяах, хүнс тэжээлэх хол байрлуулах, мал нийтлэгээ хийсэн бол хаягдл зүйлсээ газарт булах зэрэг арга хэмжээг авч өлсгөлөн баавгай анхаарал татахгүй байхыг анхаарууллаа.